SV podcast-ийн 2 дугаар бүлгийн 32 дахь дугаар. Тэгээд энэ удаагийн дугаарын цочноор жүжигчин гэрлээ гэж оролцож байна. Тэгээд ямар ч та бүхэн бол илүүтэй Франк Шоугаар мэдж байгаа бах. Тэгээд маш олон хүмүүсийг чадсан. Тэгээд бас шинийг бас хийсэн гэж хэлж болох. Тэгэд юу яач их ч нэг хичээгээд намайг одоо сүүлд бүхээ хорсон чинь намайг хүмүүс өөрөөсөө дүү харагддаг нэг хам хаглам л баахан гомэд. Нэг хамир хичээгээд хэлэхгүйгээр явчихдгүү. Гэрлээгээд явчихгаа. За тэгээ би цааш та тэгээ хэлээ явчихсан. За ямар ч сан ирсэн баярлаа. За баярлаа. Ажилласан уу? Ажилласан. Ямар олон жил болцааг юм бэ те? Тийм те. Тийм ээ. Та бол ихэвэрэн. Баярлалаа. Тийм би бас нэлээд даргалсан байна. За тэгээд ямар ч сан энэ удаагийн дугаарын зочноор Франк Шоуны гэрлээ гэдгээр та бүхэн бас мэдэж магадгүй бас мэдэхгүй хүмүүс байгаа. Тэгээд ямар ч сан гэрлээ гэдэг хүн өөрийгөө хүмүүст гоё товчхон танилцуулаад хоёул яриагаа эхлэе гэж бодож байна. За би бас соёл урлагийн сургуулийг жүжигчнэр яг төгссөн. Тэгээд одоогоор бол яг найруулагч, зохиолч, дээрээс нас давхар жүжигчнийхээ мэргэжлэр бол ажиллаад явж байгаа. Тэгээд Lanz Entertainment-ийн найруулагч болон жүжигч. За хоёулаа яриагаа ингэж эхэлнэ. Франк Шоунаас эхлэе гэж бодож байна. Мэдээж. За нэгдүгээр хэлбэл угаасаа цүм хасан те. Нэгдүгээр л чи хэдэн дугаартай байлаа? 10 дугаартай. Манай Франк Шоу 1 2 маань хоёулаа л 10. 2 дугаар хэлний бүх дугаар нь одоо байршсан байгаа. Тийм байршсан байгаа. Аха. Яагаад энийг хийхээр болсон гэдгээс эхлэе. За ер нь бол пранк гэдэг чинь өөрөө юм дэлхийд дахнаа одоо ингээд бүгдээрээ ингээд мэддэг болсон зүйл шүү дээ. Ер нь дэлхийд даяараа зөвшөөрөгдсөн те. Хүн ер нь бол өдрө болгон нэг пранктаал те найзаагаа чадаал тоглохороо нэг юм кайфраад идэв шүү дээ. Хөгжилддөг. Тэгээд дэлхийн улс орны бүх иргэдүүд энийг юм хүлээн зөвшөөрөөд хүлээж авах нь ч гэсэн одоо айгуу тийм нээлттэй болсон. Тэгээд манай Монголд яг хөө ингээд зүгээр сошиалор ч юм уу эсвэл зүгээр Instagram, Facebook-ээр найзууд нэг ингээд чаддаг. Энийг бүр илүү мэрэгжлийн өндөр түвшинд хийх зорилготойгоор манай ингээд Lanz Entertainment пранк шоу хий гэсэн санаачлагыг гаргаад тэгээд Nomadia Pictures-тэй хамтраад пранк шоуг бол хийсэн. Тэгээд яг хөө ингээд нэг нэрээ тоглох зүйл болохоор манай Монгол жоохон одоохондоо хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа. Тэгээ уг нь бол ингээл өдөр болгоно нэг тэгээ тоглолт нь шүү дээ. Тэнтэй зүгээр хамааралтай шүүмжд авч ийсэн гэсэн үг тэгэхээр. Тийм зөндөө шүүмжсэн. Хүнээр тоглоод тахтай яадаг ч гэнэ үү. Ерөөсөө тийм тоглож ингэж тоглоод тахтай яадаг ингээл ер нь жоохон хүлээн зөвшөөрөгдөх тал дээр жоохон асуудалтай байсан. Гэтэ одоо бол манай үзэгчд маань баг мэддэг боллоо дөө. Тэгэхээр ер нь бол яг би ингэж сумаар байгаа. Франкт ч хүн байгаа шүү дээ. Тэрнээс гэрлэгч ер нь өөрөө тийм жоохон шогч могч юу ер нь багасаа тийм хүн амьтан жоохон гэж нэг тоглох могдох дуртай байсан. Би нэг бас зохиолын бичсэн болохоор тэгж суугаад байгаа шүү. Яагаад одоо чинь та байгаагүй л энэ шоу бүтэхгүй байсан байх байна шүү дээ тий. Тэгэхээр зүгээр өөрөө ер нь хувь хүн чинь өөр хэр ингэж хүмүүсийг амьдрал дээр франктдаг бай тий тэгж суух гэдэг. Хөөгөн гэдэг. Гээ амьдрал дээр би өөрөө хүнээр тоглоулах дургу байсан. За өөрөө юу? Уг нь өөрөө тоглоулах дургу. Ер нь нас нэг хүнээр нэг тоглоод байдаггүй. Тийм. Тэгээд хүмүүс ч ихс гайхаж байгаа юм одоо өөр амьдрал дээр байнга ингэж идэм болов гэдэг. Тийм. Ер нь нэг тэгдэггүй. Манайх ч ингээд манай Lanz Entertainment 6 хүн байдаг хгүй. Тэгээд зургуулаа ингэж ярилцж чагаад яг зохиолоо ингэж гаргадаг. Тийм. Тэгээд бас ингээл нэгнтэйгээ нэг тоглож үзээл тэгээ нэгнийгаа ямар реакшн гарах нуу гэдэг чухал байгаа байхгүй. Тэгээ тэрийг ер нь бол харж анзаарч ижил ер нь битсэн дээ. Тэр би нэг одоос яг асуумаар байсан асуулт асууж энэ зүгээр миний нэг сонирхож байгаа юм шүү. Хичнээн камертай хичнээн хүний бүрэлдэхүүнтэй дээрэс нь одоо чинь нэг дугаар нэг 20 миг гэдэг чинь нэг зөргийнхын дугаар л. Тийм зөргөө байсан. Зөргөө баясаа 2 дугаараас тэр дугаарыг чинь хичнээн ер нь төсөв болж. Тэр үг ингээ харахад зүгээр нэг франкны төлөө бүр тийм 20 миг л баахан хүмүүс маск глуулаад тэгээд санагдсан юм л ингэж сумаар санагдчихаа. Энэ хэрэг бүрэлдэхүүнтэй хэр төсөвтэй. Манай баг ерөөдөө яг хойдолтой болохоор дандаа ингээ камер ингээ байршуулдаг маш олон хүмүүс байдаг. Тэгээ камер болгондоо ингээд одоо нэг GoPro-г нууц камерууд ингээд тогтоож байгаа байхгүй. Ер нь бол бүгд GoPro-тэй явсан. 20-ыг болохоор 20-ийн арга хэмжээнд мэдээж одоо ингээд тэгээ 20-ийн зургийг авч байгаа, бичлэгийг авдаг яг ингээд яг хүмүүс эдэн штэ 20-ийн арга хэмжээнд. Тэр талаараа бас яг юм хөлтэй камеруудыг бол тавих бол чөлөөтэй болсон.
Зөвхөн ингээ камер зураглаачийн баг гэх юм бол манайх 4 5. За нэг 10 үнэтэй. Зөвхөн зураглаачийн. Зураглаачийн баг. Тий. Зураачийн баг нь өөрөө 5 зураачийн багтай. Одоо тэнд байгаа бүх юмнуудыг янзлна. Дээрээс нь манай зураач нар хамгийн гол ажил нь болохоор камерыг нуух. Тий. Одоо ингээл хан дээр хүмүүс ингээл бүхлөтэн камер харагдах юм дээр гэлдэж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд жижигхэн юм одоо хайрцагтай юм дотор ингээ хийж байршуулах тий. Дээр ингээд дандаа юм CCTV шиг ингэж байрлуулах. Эсвэл дээдлэлт зүгээр чимэглэлийн дунд ингээд байрлуулах гэсэн юм дандаа нууц камеруудыг амар их байрлуулдаг. Тэгээд зөвхөн Баясан ах Зориг ах хоёрын дугаар дээр ерөөхдөө бас нөгөө Ахмад настай хүмүүсээ ингээд дуудаж авчирч одоо манай бөхөөгийн маань имийг тусалсан бид. Тийм үү. Тэр масыг зөвлөх гэдэг. Тий. Бүр яг ингээ хормонд оролцож байгаа юм шиг ирээрээ тэгээд тэгсэн чинь дээрээс нас нөгөө оюутнууд авчирсан. Тэгээд нийлэнхүүдээ яг тэр ивент хоолыг бол дүүргэх арга хэмжээг ер нь бол авсан. Тэгээд яг тэр дугаар дээр гэх юм бол ер нь 500 хүн ажилласан шүү. Пүүх 500 хүн. Тэгээд ер нь бол нуухад тэгээд дээрэс нь одоо тэр рестораны одоо зөөгч те хүн орж ирэхэд ер нь тэр атмосферыг бэлтгэхийн тулд одоо нэг зөөгчнөр ч гэсэн ажиллаж байгаа. Бүгд жүжиглэх хэрэгтэй болчих шүү дээ. Бүгд жүжиглэх. Тэгээд ерөөсөө хаана юу болж байгааг мэдгүй. Бид нар чинь ингээд цаад бүр маш олон ингээ өрөөний цаана ингээ байрлаж байгаа байхгүй өөрөөсөө. Тэгээд өөрөөсөө нэг өрөөнд дотроо байхдаа л бид нар 10 хэдэн хүн зөвхөн над руу харж байгаа камернаас цаана 10 хэдэн хүн ингээ чив чимээгүй ингээ нуугдаж байгаа байхгүй. Тэгээд бид хэд ч өөрөөсөө бас нуугдах шаардлагатай болно. Тийм. Тэгээд чимээгүй байх хэвээр. Ер нь гэхдээ нэг урлагийн хүмүүс ихвчлэн оролцож байгаа болохоор ер нь жижиг алдаа гарсан чи маш хурдан анзаарах болохоор тий. Ер нь л маш их. Тий. Тэр бас надад гэхдээ нөгөө нэг амар гоё зөрөгтэй тэгжсэн бүр амар гоё баярлалаа шүү дээ. Танаас Lens Entertainment-аар ер нь бахархаж байгаа. Тийм гоё том юм бүр маш их ажил болоо тэгээд хүн үзэхүү үгүйч мэдэхгүй байж тэгээд тийм амар гоё том юм хийсэн. Тэс миний хувьд бас би яг үзчихээд вау энэ тэгтээс ямар амар олон их ажил вэ. Би нөгөө нэг өөрөө урлагийн хүн бичсэн нэг жоохон хилтерхийнүүд мэдээд болохоор тэгээд медиа чиглэм те. Энд нэг камер өндөд энд нэг камер өндөд гэдэг өөрөө хараад бол энд хичнээн камер байгаа юм бэ гэдэг ч юм уу те. Тийм болохоор тэгээд хүмүүс яаж зүгээр ингэж сууж тавилттай байштай гэж нь. Тэгж байгаа. Яг энэ талаар ингээд уг нь тайлбар өгөхийг хүссэн ч гэсэн хүмүүс ер нь яг юу гэж бодох өөртөө ингээд шийдгээ заавал юмыг тайлбарлах шаардлагагүй гэдэг ерөнхийдөө бол хайсан. Яг ингээд яагаад тавилттай гэж ойлгоод байгаа гэдгийг ингээд харангуут би байсан бол гэж. Би зүгээр юу ч мэддгүй зүгээр л одоо би чинь архитектурч байсан бол тэ өөр мэрэгчлэлтэй байсан бол би тавилт гэж харна. Ягаад би зүгээр тэр үзэгчдийн өмөрхөө тэ. Ягаад л тэнд нөгөө ийм жижигхэн камер байдгийг ч мэддгүй хүмүүс маш олон байгаа шүү дээ тэ. Тэгээ тэрнээс авлаад тэгж яг анзаарах юм зөндөл байсан л та. Тэгээ одоо би зүгээр танд ингээд асууж зүгээр ягаад Франк шоу тавилтгүй гэдгийг батлах хэрэгтэй ингээд яаж батлах юм гэдэг тань асууж. Яг нь батлаад ах шаардлагатай. Яг очоод үз гэх юм уу тий. Эсвэл манай маасанд ирсэн хүмүүсээс яг асуу гэгээд бид эд чинь яг оролцогчоо ирэхээс өмнө тэнд чинь бараг 4-5 цагийн өмнө очдог. Тэгээ сургуульд хийдэг. Тэгээд бүх маасныхан хүмүүст ингээд тайлбарлаж өгдөг. Бүгдийн та нар битэн ийшээ хараарай, битэн ингээрэй. За ийм үйл явдал болж байгаа болохоор та бүхэн ингээд өгөөрэй. Та бүхэн байсан бол яах байсан бэ гэдээ одоо нөгөө нэг оюутнууд маань ирсэн. Тэгээд хөгжин настай хүмүүс ирсэн шүү дээ. Тэд нартай бүгдээр ингээд тайлбарлаж өгсөн. Тэгээд тэр хүмүүстэйгээ ингээд сургуульд хийж ирэхээс өмнө бид нар одоо жишээлбэл Баясан ахыг тэ орой 6 цагт хүрээд ирээрэй гэсэн бол бид нар өглөө нь цугладаг. Өглөө бараг 7 молоогийн цуглаа бүх камера байршуулж авч. Тэгээ байршуулаад бүх юмаа бэлдсэний дараа манай нөгөө нэг яг маасны хүмүүс маань ирнэ. Маастайгаа бас чигдэлнэ. Тэгээ нөгөө жүжигчтэй тохиролцсон. Тэр нөгөө камерт ингээ харагдаад байна гэдэг байгаа байхгүй. Тэр чинь манай жүжигчд маань тэр оролцогч нарыг авч явж тэр нөгөө нэг камерын палаанд оруулаад байгаа байхгүй гол нь. Хэлээ чи ийшээс чи яасан гинэ гэл зөвхөн энэ дунд та нар жүжиглж оролцогчоо энэ дунд л байлгаарай. Чирж байлгаарай. Энд татаарай гэдэг л чаа. За тэгээд дээрэс нь манайх болохоор Баясан ах Зориг ах яриад нь шүү дээ тий. Зориг ахтай бид нар хувилцсан тий. Зориг ах Баясан ахыг хаана байлгахаа мэдээд байгаа байхгүй. Хүн нөгөө ойрын үндэ хаан суулгахаа мэдээд байгаа тий. Ойрын үндэ итгэдэж штэ тий. Танихгүй үндэ хэрэлдэх юм бол тэгээд ингээ яваад өгч чинь ойрын үн нь ингээ чирээд ахаар нөгөө үнээс бодоод ингээ байгаад идэв штэ. Энэ нөгөө нэг оролцогч хоорондоо яагаад хоорондоо дотны хүмүүс яагаад сайн найзууд эсвэл яагаад эхнэр нөхөр ээж охин байдаг вэ гэхээр нөгөө итгэдэг болохоор итгэлцэлтээр нь ингэж тулгуурлаж өрнөхэд бол явдаг. Тэгээд тэр маш олон ингээ камерууд байдаг. Манайх одоо жишээлбэл зөвхөн утсан камер гэдэг камер байгаа.
үзхэн камерууд гэдэг тустай юм олон ингээ камерууд. Үзхэн камера. Бүр бичил хэмжээний. Тийм бичил хэмжээний бүр жижиг. Одоо Жонингийн дугаар дээр бас ингээ асуудаг байхгүй хүмүүс. Уг нь жижигхэн өрөө л байгаа шүү дээ. Манай шиг л өрөө байгаа шүү дээ. Ингээ юм өрөө байгаа. Тэгсэн мөртлөө тий ориглыг ингээ өөдөөс нь ингээ битцсэн гингут та бүхэн анзаарч ивэл манай жүжигчин охин ингэр дээрээ үзэг ингээ хийцэн явж байгаа. Тэрэн дотор камера юм. Тэрэн дотор. Гэх мэтчлэн ер нь ингээд амар жижигэн юмнууд дотор. Одоо ингээд цэцгэн дотор ингээд камера. Тэр зүгээр л ингээ харахад цэцэг. Тэгтээ магадгүй энд ингээ камера байрлуулсан бол бид нар ингээ чамраа харуулсан байдаг. Гэхдээ ерөөс тэр нь мэддэхгүй. Тэгээд дуутаагаач биччихдэг, дүрстэйгэж биччихдэг. Зүгээр ер нь зөндөө олон тийм камерууд толтой. Асар том төсөл юм байна. Тэгтээ яг би бас хэлэхэд манайха миний мэдгүй ч камерууд байдаг. Миний одоо мэдэх нь хамгийн жижиг нөр GoPro хаа. Тэрнээс жижиг зөндөө камера. Зүгээр юм утас шиг зүгээр одоо юм утасны юм кабел эдэн штэ. Яг юм кабел шиг ч утас. Зүгээр энд ингээ юм унтсан юм шиг харагдаж байгаа мөртлөө тэр камер. Зүгээр яг та мэдгүй ч болж болно л да. Та гэхдээ зүгээр хариулахгүй ч болж болно шүү. Энэ хэрэг төсөвд байсан бэ? Энийг бол нууцлалт шүү дээ. Яагаад гэвэл мэдээж хоёр талын компани хоорондоо нөгөө гэрээлцэж хийж байгаа болохоор эн чинь нууцлалын гэрээндээ байдаг болохоор хэлж байна. За тэгвэл ер нь яг зүгээр хүлээлжсэн хүлээлтэнд хүрсэн үү? Тийм бид нар нөгөө нэг энэ хамгийн анх удаа ингэ хийж хахад яанаа л гэж бодчихсон. Яг үүндээ бол хамгийн ихэнд эхний сизон дээр бол бид нар ямар ч тийм ашиг бол хараагүй. Бид нартэй хаалал бид нарт өөрсөндөө цалинж бичээгүй. Зүгээр энийг ингээ хий. Тэгээд тийм эн тэндээс ашиг болоод ингээд талан гэсэн юм юусоо байгаагүй. Бид нар бүглөтэн 6 хүн дээрээс нь бүгд гэр бүлтэй үр хүүхдтэй хүмүүс мөртлөө зүгээр л зориглоо хийсэн. Анхных бол зүгээр л яг эр зоргоороо чин сэтгэлээсэн дээр анхны юмаа хийж эхлүүлэе гэсэн зоргоор ер нь бол эхэлсэн. Тийм тэгээд тийм ашигны юм бол ихэнтэй бол хараагүй. Харин бидний хүсчихсэн юмнаас давж ол үтсэн. Бид нэр өөрсдөө үнэхээр бахархсан. За баяр хүргээд. Хичнээн тийм ашиггүй хүнд бол амьдралд тийм мөнгө бол хэрэгтэй шүү дээ. Гэхдээ тийм зүйлэнд шунахгүйгээр бидний төсөөлснөөс давсан учраас бид нар нэгэнд амар их баяр хүргээд тэгээд өөрсдөө их бахархсан. Тэгээд үнэхээр гой санагч нэг чинь ус байгаа шүү. Усуугаар энэ үнэг амраа викли шоу дээр нэг амраа нэг юм тагшуугаад байдаг шүү дээ. Тэр нөгөө нэг өвгөр хийцийг нь бас хийж өгсөн юм аяг байгаа. Энд сая байгаа тийм. Сая шүү дээ. Тэгээ өвгөр хийцтэй баярлалаа. Цагаан сар болж байгаа. Тэгэд маш гоё болон бэлгийн багцууд гаргасан байл шүү. Шууд амар рекламаж. Амар шууд гоё юм шүү дээ. Бэлгэнд өгч мөх юм бол шүү. Тэгээ энэ сте янз юм бэл. Энд ингээд бүслүүрээс нөгөө компани болгонороо ингэж хийж манайх нөгөө SV подкаст болохоор SV гэдэг SV брендийн нэрээр хэлж хийж өгсөн. Тэгээд цагаан сарын багцууд нь нэр үнэхээр гоё юм лээ. Рекламадад байгаа ч юм биш. Тийм та нар ч гэсэн ороод үзэхгүй юу дөө. Хэцүү ийм юм чи аюу хэцүү байдаг хгүй. Мэдээж ингээ хамдарч ажиллаж байгаа байгууллагуудаа баярлалаа. Гэхдээ энийг бас ингээд танилцуулах ёстой шүү дээ. Бидний бас үүрэг те. Тэгэхгүй л дээ энэ подкаст бичихгүй шүү дээ. Энд камер бичиж байгаа залууг зурлаа чинь мөнгийг шатахгүй шүү дээ те. Ер нь цаана маш олон юм уус явдаг хүмүүс тэгээд зүгээр л уртгаа ярина эцтэй юм. Гэрлэгч жүжигчин мэрэгчлээ шүү дээ. Би бас өмнө нь манад гэдэг нэг эмхтэн орж исэн. Одоо 40 гаруй дугаараас эмхтэн орж исэн. Нэгдүгээр л 10 40, хоёрдугаар л одоо 32 гэдэг чинь 40 гаруй хүн орсон эмхтэн орж байгаа нэг 4 5 дахь дугаар нь л. Бас надад эрэхтэй болсон тийм. Би өмнө нь пүнтиг хичээг орж ирэхэд асуусан. Жүжигчин мэрэгчлээ хүн амьдралын баталгаа хэр байд юм бэ? Суух гэдэг. Нөгөө талаараа Монгол улсад маш олон нэг жүжигчнээс бэлдэж байгаа сургууль байгаа тийм. Одоо нөгөө Монгол улсын Монголын үндэсний их сургууль хүртэл бэлдэж байгаа юм л жүжигч. Одоо энэ ханданд байгаа шүү дээ. Тийм. Ер нь баталгаа хэр байд юм бэ? Гэ асууч. Ер нь бол зүгээр ингээд харахад гэж юм. Энд чинь ингээд зүгээр л алаан дундаас яах вэ? Тэ эсвэл хэр үнэнчээр явсан бэ? Өөрөө хэр дурламтгай ажиллах вэ? Тэ өөрөө хэр хөдөлмөрлөх вэ гэл тэрнээс л бүх зүйл шалтгаалдаг. Тэ яг ингээл сар болгон би цалинтай сайхан амьдран тэ. Ядчил нэр үндэ яг үнэхээр бол жүжигчин мэрэгчлээ хүнд заяа. Улсын драмын эрдмийн театрт ороогүй бол тэ. Эсвэл хүүхэд залуучуудын театрт ороогүй бол эсвэл хүүхэлдэйн театрт ороогүй одоо юм улсын байгууллагт ороогүй бол бид нар нийгмийн даатгалд төлдөг вэ. Тэ. Ингээд баахан асуудлууд гарна шүү дээ. Нийгмийн даатгал чи одоо л энэ үр зээлтэй айгу хэцүү нийгэмд чинь
тэг хүн нэг байртай машинтай болыг гэхэд л тэ зээл авч штэ ер нь бэлэн төлж байгаа хүмүүс маш ховор. Тэгэл наад захын асуудал бол ийм. Яг одоо ингээл залуу байхад тийм нөгөө нийгмийн татгал гэсэн юм ерөөс ингээд бодогдохгүй явдсан штэ хүн тэ. Өөрөө хизээж хөгшрөхгүй юм шиг тэ. Тэр ерөөсөө хинт ч хэрэггүй хог шиг санагддаг. Тийм тэгэж явж агаад ер нь ингээд бодоход тэг яг ингээд тогтмол цалин бол байхгүй. Дээрээс нь цаг наргүй ажилдаг. Эрүүл зөв хооллолт байхгүй. Энд чинь ингээд бие мах бодийг болон ингээд санхүүгийн хувьд ч гэсэн маш их асуудалтай байдаг. Тэгээд яг ингээд зөндөө олон жүжигчин мэрэгчлэр ингээд ажиллаж байгаа. Дээрээс нь бүх зүйл ингээд төгсөж байгаа сургуулиуд байна. Тэгээд зөвхөн киногоор биш, зөвхөн театраар биш, одоо ч ингээд сошиалоор амар олон зүйл нээлттэй болчихсон шүү дээ. Хүн юмар л ер нь өөрийгөө хөгжүүлээд ч юм уу. Юмнаар л одоо байх боломжтой. Тий, мөнгө олдог боллоо. Гэхдээ 100% насан туршийн амьдралгаа баталгаатай гэж бол би рекламдахгүй. Энэ бол зүгээр л сонирхол. Хувийн тэр мэрэгжилтэд дуртай байгаа хайртайгаа дэмжиж байгаа, өөрийгөө зоригжуулж байгаа, хичээ зүтгэж байгаа. Ер нь тэр алаан дундаас би яаж гарч ирэх вэ гэдгээс шалтгаална. Дээрээс нас зөөр ингээ харахад маш олон тийм танилуудтай байхад зүгээр юм болов. Яа тэгвэл одоо жишээлбэл нэг кастинг харлаа гэж бодоход хэн байдаг лээ гэл ингээл бодцоход байхгүй. Ер нь хэн байдаг лээ. Одоо ингээд жүжигчд хэн байд. Одоо энэ жүжигчдийн сургуулиас хэн байгаа илээ гэл ер нь одоо найруулагч нар болон кино багийнх нь ер нь кастинга тэгж хайдаг. Тэгээ сургуулиуд дээр хэн байна гэдэнгүүт бас ингээд өөрийгөө харуулах, танилцуулах хэм маягтай ч юм уу те эсвэл хүмүүстэй ингээд таньдаг талаасаа ер нь бол гарч ирдэг санагддаг ш надаа. Ой, члаар. Танилтай ч юм уу нөгөө нэг тэрний найзны нээс өө нэр манай тэр байгаа ш тэр хөөх охин ш гэл ингээл харуулж маруулд нь ш те. Тийм санагддаг. Яг энэ дээрээс нь асуумаар байгаа юм. Одоо нөгөө нэг үндэсний их сургууль, за соёлын их сургууль байна. СТ-ийн сургууль байна. Өөр юу байгаа лээ? Их засаг их сургууль. Их үсч үжиж. Зохиомж байгаа юу? Зохиомж тийм зохиомж байгаа. Пүнтийн хич нэрээ байгаа гэсэн шүү. Пүнтийн хич зохиомжд өгсөн юм л шүү. Тийм. Тэгээ 5 6 сургууль байна тийм. Жилдээ нэг 400 орчим жүжигчнэр төгсөж байгаа залуучууд байна, судалгаа байсан шүү. Тэгэхэд ингээд одоо яхаа ингээд сонгоод сурж байгаа нь гас гоё л байна л да тий. Тэгээд энэ нөгөө нэг би хэлэх гээд байгаа зүйл нь амьдралын баталгаа байхгүй. Хүн болгон контент бүтээгч байх албагүй шүү дээ тий. Хүн болгон рил хийх албагүй, хүн болгон ингээд олонний танил байх албагүй шүү дээ. Тийм болохоор манай нөгөө олон гоё өөр мэрэгчлүүд зөндөө байдаг шүү гэдэг би одоо 2 3 дахь дугаар дээрээ ч хэлж байна. Тийм зүйл рүү манайх юмс илүү гой сонирхлоорой. Яг үндэ тий би одоо яг жүжигчин хүмүүсийг өөрсдөө ингэ авчирч хагаад ингэж суудаг шалтгаан нь амьдралын баталгаа. Одоо энэ гэрлэж нийгмийн татал төлж байна одоо. Үгүй. Одоо юу? Үс мөнгө байхгүй юм чинь нөө. Окей, нөгөө нэг одоо рил хийж ингээ хамтран ажиллаж байгаа байгууллагаа одоо Монсын Marl Brand-тэй одоо би хамтран ажиллаад бараг жил хагас болж байна. Тэгээд ингээд рил хийх чинь одоо ингээд тодорхой хэмжээний цалинтай ингээд рил хийж байгаа шүү дээ. Тэгээд юу яа нийгмийн татгалыг бас төлж өгч. Тэгэхээр хаяа байгуулаас утга хугацааны гэрээ хийсэн байна шүү дээ. Тэр хүн болгонд бас тийм боломж олдохгүй шүү дээ яг үнэ тий. Тийм болохоор манайхаас өөр зөндөө гоё ажил байдаг шүү. Би нөгөө найзгаа одоо манайс нэг дугаарыг үзчих наа бити яриад та гэдэг хичээлээ. Би одоо тэгээ нэг ярьж манайс зүгээр агнууч юм бохгүй. Одоо сартаа 10 сая easy болт. Easy болт. Амар гоё машин ундаг. Уулзахаар бид нэрийг аюу хангалттай гоё дайлж чаддаг. Тэ нэг суулаа гэхэд өө найз нь тооцоог нь ичээ гэд гараа авчдаг байхгүй. Тийм болохоор зүр маш олон гоё мэрэгжил байгаа шүү дээ. Тэднийг бас сонирхоорой гэж хэлмээр байна тий. Тэгээ одоо нөгөө хүмүүс чинь бас тэгээд байгаа шүү дээ. Зүгээр ингээд Instagram, social дээр тийм олон хандлт авдаг эсвэл олон дагагчтай хүн кинон тоглож байгаа чинь жүжигчнэр ер нь төгсөж явах гээд байгаа гэдэг бол ер нь бол үнэн талтай бол орж ирж байна. Одоо нэг 10 жилийн өмнө шүү дээ. За 10 жилийн өмнө 16 түүх 10 за 16 онд нэг юм байсан шүү дээ. Яг тэр мод илэрчсэн TikTok хийдэг залуучууд ингээл кинон тоглол тэр үед яг үндэ таацсан дургуулсан баг. Гэт та 10 жилийн өмнө яг оюутан байсан шүү дээ тий. Тэгэхээр оюутан багт бид нэр ингээд сураад энд ингээд хахад ингээд эднэр ингээд кинон тоглоодох ингээд тий. Тэрийг одоо тэгэхээр бүр хүлийн зөвшөөрч эхэлж гисэн үг. Тий одоо тэгээд яах вэ тэгээд бид нар одоо сонгоод байгаа шүү дээ. Тэгээд найруулагч сонгоод тоглуулж байгаа юм тэр одоо яах вэ тийм үстэй. Ерөнхийдөө бас ингээд зарим хүмүүс мэдээж эн чинь маш олон санхүү мөнгөөр одоо кино ч юм уу юмнууд хийж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг ингээ үзүүлэхийн тулд бас олонний
танил хүмүүсийг ч юм уу те хүүхдүүдийн үздэг хүмүүсийг ч гинөө тийм хүмүүсийг авч одоо кинонд тоглуулж байгаа. Тэгээд одоо нэг нь амьдрах гад юм хийж яхад те тэрийг эсэргүүцээд ингээд явалтай биш. Тэгээд бүх зүйл юм нээлттэй хүн болгоны нүдэн дээр ил сошиал маш хүчтэй хурцтай одоо хөгжиж байгаа энэ үед эсэргүүцээд яах вэ? Тэр дунд өөрсдөө чанартай л гарч ирээ. Тэ яг сургуулийн төгссөн номын дуугийн сонссон бол чанартай л алцаад гарч ирэх л хамгийн чухал. Юун тулд яагаад тэр хүмүүсийг бодвол мэрэгжлийн сургуулийг 4 жил ингээд өглөөнөөс орой хүртэл өстой нөгөө нэг ясмахандаа шингэтэл ингээд сурсан бол мэрэгжлийн төвшөнд чанартай гарч ирцгээе. Тэг яг сургуулийн жүжигчнэр төгсөж байгаа оюутнууд те найруулагчаар төгсөж байгаа хүмүүс маань тэдрээс ялгарх юм нь мэрэгжлийн төвшөнд л гараад ирэл гэдэг асуудал. Тэрнээс одоо тэдрийг зогсооно гэж бол байхгүй шүү. Тэдэрт тэмдэглэх байхгүй. Яг тэгвэл сошиалч чи хүн болгон хэрэглэх хэрэгтэй, хүн болгон YouTube хөгжүүлэх хэрэгтэй. Тэр чинь бол тэр хүн үний л өөрийнх нь хуудас л байхгүй. Тэг тэрийг бид нар хориглох хэрэгтэй байхгүй. Одоо зүгээр ингэ асууж байдаг. Нэг ютубер ч юм уу кино тоглоод байлаа. За бид нар яг нэг уусаа танилж байгаа үнэ л дээ ингээд нэг маркетингтаа зориулаад нэг хүн дуудаад одоо чинь та хүүхдийн кино үйлээ гэхэд чамыг та өөрөх үү? Зүгээр та найруулагч нэсэн бол санал тавих уу? Хүүхдүүд үзээд байгаа шүү дээ. Үнэн шүү дээ чамыг үзээд байгаа. Чамыг үзээд байгаа үнэн л дээ. Гэхдээ яг киноны хувьд бол хэцүү шүү дээ. Тэгээ яг би найруулагчаар ажиллах. Би бас өөрөө жоохон голох байхаа. Тэ өөрийгөө яа гэж хэлж байсан мэрэгжлийн босгон гачилж ирчээ. Нөгөөдөгтэйгээ үзэж таахад хэцүү шттэ. А тэрнээс бол нэвтрүүлэгтэй ч юм уу, шоу нэвтрүүлэгтэй ч юм уу чамиг бол өрнө. Яг тэгвэл угаасаа л ойлгомжтой чам Монголын YouTube-ийн тэ хамгийн их үзэлттэй өстө Grimix чамын хоёр ч хаан хатан шиг л амьдарч штэ тэ. Тийм. Тэрийг бол өөрөх нь бол тодорхой. Асуух гэдэг зүйл юм шүү. Ингээд яваад байгаа нь одоо нэг Монгол кино хөгждгөө гээл ингээд амар хэрэг байдаг шүү дээ. Монголын кино урлагийн тоогоо жижиг гэн яг зах зээлийн үс жижиг маа гэж. Ингээд яваад хахаар зүгээр таны бодлоо шүү. Энэ үү подкастын үз нөө жанжин шугамдагч зүгээр л хоёулыг нь бодлоо шүү. Зөв буруу байгаалгүй шүү дээ. Ингээд байвал кино урлаг хөгжих юм уу гэж суух гэдэг. Мэргэжлийн бас хүн оруулаад байвал тий. Нөгөө нэг дээр үед чинь найруулагч нар зүгээр л мал дээр агаан хүн ч юм авчирч ирэх кинонд тоглолцсон байд шүү дээ. Аха. Тий. Яг тэрэн шиг зүгээр дүрийн хувьд. Эсвэл фейс тий юм типажны хувьд яг тийм мэрэгжлийн бос хүн орж ирэх юм бол одоо гоё. Жишээлбэл одоо нөгөө нэг Монгол кинон дээр тоглолдог юм хтэй. Тийм. Монгол уран сайхны кинонд тийм. Монгол уран сайхны нэг Монгол төрх байдэн шүү дээ. Бүр үнэхээр ямар гоё каст вэ гэж харсан. Гэтэ тэр хүн яг тэ ингээл босч ингээл дандаа кино минь тоглодог хүн биш. Тэгээ ямар гоё каст вэ гэж харсан. Яг тэр тал дээр бол мэрэгжлийн бос хүн авчираад Монгол хэв маягаа харуулад ч юм. Эсвэл тэр кинонд жанртаа ингээд нийцсэн тийм хүн байгаад явах юм бол яг хөв зөвшөөрөгдөнө. Бүр яг хэтэрхий ашиг хонжооны хувьд ч юм уу те зөвхөн зах зээл дээр ашиг болохын тулд ашигын төлөө явж байгаа нөхцөлд бол нэг тийм илүү хөгжил гэж бол бодогдохгүй. Зөвхөн энэ 3 сая хүний зах зээлд 3 сая төгрөгөөс хэрхэн 5,000 төгрөг би авахгүй гэдэг хэмжээнд явах юм бол жоохон хэцүү. Гэхдээ ингээл хүн болгон Монголын кино урлаг хөгжихгүй байна л гэдэг. Гэхдээ яг ойлгоод өөртөө үзэх юм бол амар өндөр түвшинд хүрч байгаа. Бүр ингээд Холливуд шиг яриаггүй шүү би. Ингээд манай монголчууд ингээд амар өндөр шууд Холливудтай харьцуулаад тий. Шууд Солонгостой харьцуулаад явчихдаг байхгүй. Эн чинь ингээд хүн амын хувьд ч гэсэн тодорхой ингээд хөгжлийн ингээд юм өөр. Тийм ч одоо бид нарт Солонгост ингээд гараал нэг юм хийчих юм бол тий тэр чинь ингээд тэр олон хүн дундаас тий үзчихэл тарааш ойлгомжтой. Монголын энэ зах зээлдээ бол хэцүү шттэ. Тэгээд мэрэгжлийн бос хүн хэрвээ оруулж тоглох бол миний хувьд тийм гоё типажтай ч юм уу мимиктэй. Ерөөсөө ингээд олонд харагдаагүй хүн байх юм бол гоё санагддаг. Одоо жишээ авч Монгол уран сайхны киноныг ярьлаа шүү дээ. Тэрнээс юм ашигын хувьд ч юм уу зүгээр л энүүхэн эндээ үзүүлчтэй өнөөдөр энд үзүүлчих маргааш тэрэнд үзүүлчих гэж хийх юм бол их өгчгүй. Яг ингээд мэддэг хүмүүс ч юм уу эсвэл бүр яг ингээд кино үзээд бүр ингээд хоббирдэг хүмүүс байдیں۔ Ингээл тэг ярилцаал зүгээр юм киноны үйл явдал ч зүгээр юм зураглаа чи ингээ ур чадрын тухай ярилцдаг хүмүүс ч хүртэл байдаг.
Тэгээд ингээ харангуут те хөгжихгүй л гэдэг ядаж л наазахын камер нүрслэгдсэн шүү дээ те. Монгол айрыг ах кино ээж шүү дээ те. Дуу супер болж шүү дээ те. Ингээ жоохон ингээ гэгээлэг талаас нь яагаад хүлээж авдаг юм бол тэгэл юм болгоо ингээл энэ кинон ч хөгжихгүй, энэ журлагийнх нь чингдэг, энэ салбар нь жоохон мохон өөр хүн оруулах юм уу гэдэг. Гэтэ яг үннийг хэлэхэд үзэгчтэй ингээ шудраг хэлэхэд тэг дандаа л нэг хүмүүсээ надад болсон хүмүүсээ кинон тоглуулад байна гэдэг. Яг үндэ хинж биш хүн бүр ингээд нэг ч гол дүрэн те дөнгөж төгссөн оюутнууд кино. Хинч мэдгүй авчрах юм бол та үзэх үү? Би ингэж өөрсдөөс нь асуумаар байдаг. Гээл бүр ингээд залхамаар эдрээгээ авчирч ирээд дандаа л энэ кинон тоглоодах юм ингээл тэгдэг байхгүй юу? Тэгээд тэр хүнээс би ингээд зөрүүлж асууад хинч танихгүй хүмүүс кино байл та үзэх үү? Бүр нэг ч олныг танил те таны мэддэг жүжигчин бүр хинч харагдаж байгаагүй тим кино байвал та үзэх үү. Монголд тим кинонууд зөндөг гардаг. Уг нь үздэггүй кино театраас нэг удаа буучдаг. Тий. Амар хэцүү байгаас те. Тэгэхээр ингээд нэг киног ихээр чин доор хаяжтэй 200 300 сая төгрөг болдсон штэ. Ер нь бол камер түрээслэл юм түрээслэл зураглаач нарын цалин мал ингээл те. Тэгж явчаад хүн ингээд нэг өдрөл кино театрт киноо гаргаад болгож чаар хүн хэцүү үсттэй. Тийм шүү дээ. Тэгэд би бас нөгөө нэг ариугүй ах над руу хэд донд биш нэг ямар ариугүй? Ариугүй гээд подкаст ариун байрах над руу нөгөө ганцөрөг ах маадарсан байхгүй маск. Тэгсэн чи тэрний дараа над руу чад хичээлээ. Ханд ингээд би ингээд киноны юм ярих гэдэг чи тэгэд яг миний бодож ирсэн асуултуудыг асуугаад тах юм аа. Жанжин шугамынхаа талаар байвал яа. Ингээд надраас л тийм болохоор одоо нуулгийнхаа харахаар ариугүй хас одоо ахын асуух гэж байгаа юмнууд би асуух гэдэг магадгүй болохоор бас зүгээр одоо зүгээр жоохон хувь өнрөө чиглэе гэж бодчих тий. Гэтэ яг нөө би бас нөө наадхантай ч холбоотой юм хахад би ингэж боддог хгүй бас яг би ч өөрөө бас нэг ганц хоёр киноны хилтерхий тоглоо үзсэн болохоор тий. Мэдээж л нөө постра бэлтгээд нэг тэгж маш их мөнгө төгрөг зарцуулсан болохоор тэгэл олонний танил үнэл гаргахыг хичээн штэ тий. Тийм болохоор бас энэ яар маш олон зовлон бас байдгийн шүү. Байдгийн юм шиг байлээ гэж тий. Нэг бол те нэг хөгжүүлэх гэллаа гэмэрч юм шиг те. Нэг бол ингээд бас яаж амьдрах вэ? Тэр чинь нэг киног чинь маш олон хоног л хийдэж штэ те. Цаана үр хөвгд мөгтгөл зөндөө юм байгаа. Тэгэл ер нь одоо ингээд хичээж зүтгэж байгаа хүмүүсийг харахаар бол бахархмаар л санагддаг. Сайн ч бай, муу ч бай те. Харахад л нөгөө нэг арталт нь байнга байж байгаа болохоор харахад л тэр олон хоног энэ хүмүүс гэлтэй. Нэг хоног буугаал 2 3 хоног бууж байгаа кино. Суг гэж хэлэхээс өмнө хайр юм л гэж боддог. Яа нэг энэ хойдолд нь байгаа хүмүүс яаж хандж байгаа бол яаж гутарж байгаа бол гэл. Тийм. Тэгээд манай монголчууд өөрсдөө ч цөөхөн амтай баг зах зээлтэй. Тэгээ тэрэн дээр нэг шүүмжлээл те энэ солонгосын зах зээлтэй, Холливуудын зах зээлтэй ингээл зүүрлэл. Ёо бүр тэр чи хитэн мянган хүн, хитэн тэрбум хүн штэ. Тэр хүмүүстэй 3 сая үнэ битгий зүрлээч л гэж үзсэн та. Ер нь гэхдээ яг дэмжиж байгаарай гэж юу? Тийм дэмжиж байгаарай. Үгүй яах вэ тийм үстэй ингээд битгүй тэгээд бигээс нэг гайхаад манай монголчууд ягаад л юм болгоо ингээд шүүмжлээд идэв юм бол гэж би бодоод байдیں۔ Тэгээд ингээд харангуй зүгээр нийгэм нь өөрөө маш их стресстэй. Тэг хинрүүч хамаагүй стрессээ гаргадаг. Тэгээ ингээд зүгээр л зам дээр явж байхдаа стрессддэг. Тэгээд суугаад стресст нь, босоод стресст нь, алхаад стресст нь, хүн хараад стресст нь тэгээ энэ болгонд ингээд маш тийм хар бараан үнэхээр утаан дундаа угаардаад тэгээд л тийм гоё гэгээлэг сайхан сэтгэхээ болцсон юм шиг санагдсан. Ер нь хүн болгоно л дотроо маш их стресстэй. Энэ гэгээлэг байх талаас би яг подкаст болгонд ирээл ярьсан шүү. Одоо нөгөө квантал браяр нөгөө хүн ингээд сайн сайхан юмнууд ярина шүү дээ тийм. Энэ болж энэ бүтэн эсвэл би болгоноог өөртөө ч хамаагүй ярилцгаар хүний нөгөө тархины квантал борт яг барилга байшин барихтай адилхан. Тэгж тархин автоматар кодлогддог гэнэ. Үргэлж сайн сайхан юм яриад сайн төсөөлөөд сайн бодоод их юм бол заавал тэрэндээ хүрхгүй ч гэсэн тэрний бодлоо байнга ингэж автоматар ажиллаж идэг гэнэ. Тийм болохоор манайхаа стресс ч болно тийм. Гэт бити ингэж түгээгээрээ стрессийг бити түгээрээ те позитив байгаарай манайхаа ингэж хэлмээр би нэг подкаст болгоно ирээл хэлтгтэй тэгээд бас энэ талаараас ярьсан баярлаа. Би тэгтээ тэнс ингэ асууж одоо нэг киноны талаар ярианаас одоо удахгүй гарна. Яг үүндээ театрт орсон чинь яг одоо бүр Marvel-ийн сүүлийн анги ч юм уу нээлттэй эзсэн чинь заанд бас нэгч мэдгүй ч зүгээр нэг
кино Монгол кино нэлдээсэн байл та айлын сонгож үзье. Зүгээр л нэг кино юу. Яг Тэгээ энэ хараа одоо миний хувьд ч гэсэн юм байгаа байхгүй юу. За ингээд ямар кино гарсан бэ? Жанр нь ямар вэ? Тэг эсвэл аль продакшн хийсэн? Аль жүжигчин тоглосон? Та таны хувьд үү? Тий. Тэгж харна. Гэхдээ зүгээр хамгийн түрүүнд Marvel юм үзчих واخ. Тэгэхээр Хамгийн түрүүнд Marvel бодохс аргагүй л те. хамгийн түрүүнд Marvel-а үзчихэл тэгэл араас нь үзүүлсэн тий. Кино дахиад үзэх завшаа тохиолдолоо. Тийм тохиолдол. А би сая стресс стрим ярьчихгүй. Энэ бас нөгөө манай шоутай холбоотой байхгүй. Сая season 2 маань prank show Dark Side явагдсан. Эхнийх нь болохоор Dark Side нь илүү юм харанхуй бүдүүлэг агрессив гэсэн үг шүү дээ. Харанхуй бүдүүлэг ингээд хэцүү хүнд гэсэн утгатай шүү дээ ерөнхийдөө. Эхнийх нь бол нэлээ хөгжилтэй гэгээлэг явсан. Хоёр дахь нь prank show зүгээр ингээд дандаа нэг жанраар ингээд яваад байл хүмүүст гартай шүү дээ. Хүн ер нь бол төрөл бүрээр нээзаага prank гэдэг үстэй тий. Яг тэр шиг prank show хоёр маань ингээд dark side-аар илүү хүнд явагдсан. Тэгсэн чинь одоо ихэнх комент нь ийм юмар тоглоод байхдаг яадаг юм. Тэ амны бэлгээс аш тийм бэлэг мэлэг гэлтэй. Монгол хүн ингэж тоглож болохгүй гинэ. Тэ Монгол хүн байж яасан ёс чудаггүй юм. Тэ нэг тийм Монгол бахархлын юмнууд амир их явсан л та. Тэгээ Монгол хүн амнаас гаргасан юм а өөртөө дуудаг бузар хүүхэн бүх юм өөрөөгөө өөр мөр Тэнийг би чи бүр алуулсан. Тэгээд тэр комментуудыг ингээд маш их тэр талын. Тэгээ Монгол хүн амнаасаа гаргасан болгоныг дууддгийн гинэ. Тэгээд сайхан байна уу? Сайхан байна. Монгол улс сайхан байна. Өстой гоё юм. Манай төр маань гоё юм гэдэг байвал төр маань гоё болох бах. Тэгээд эн чин зүгээр тоглоом шүү дээ. Яагаад prank show юм бэ? Тэгээ энэ бол утга واخгүй prank show-ны. Өөрийнх нь бүх зүйл иргэдэг, энэ бүхэн хуурамч байдаг. Зарим залуучууд маань ингээд юмыг ингээд үзээ сурцсан. Одоо жишээлбэл яагаад ингээд та нар юм мууга талаас нь хараад байгаа юм бэ? Зүгээр хүнд энэ тохиолдвол яах вэ? Хэрвээ би байсан бол яах байсан бол энэ хүний оронд нэрэл найз маань те маргааш нөгөөдөр гівэнтэл хүн ингээд яваад өчдөг. Энэ үед би энэ найзаагаа ингээд хайрлаагүй дээ те. Нэг өдөр би ингээд найздаа ингээд хайртай шүү гэж хэлээгүй дээ ингээд найзаагаа алдах боломжтой. Нэрэл би хажуудахаа хайрлая. Би хажуудахтаа итгэе те. Одоо жишээлбэл за анхнаас баясаах зураг ах дээр ирсэн шүү дээ те. Баясаах зураг ахыг хараад нэрэл олны дунд те ийм муухай соёлхоо хашгичж хүнтэй зодтолдох, муудалцах те. Нэгний хараа зүх ямар муухай байд юм бэ гэж яагаад зүгээр хүн хүлээж авахгүй байгаа юм бэ? Нэг л те гоё юм хий гэж загнаад байгаа мөртлөө өөртөө яагаад гоё талаас нь харахгүй байгаа юм бэ? Тийм үзэгчд маань. Гэтэ яг залуучууд маань ихвчлэн яг тэр талаас нь гэгээлэг талаас нь хардаг. Яг манай жоох ингээд ахмаг настай хүмүүс маань нөгөө Монгол ёсчуудаг амны ёс те амны бэлэг мэлэг гэдэг зүйлийг бол ярьж байгаа. Энэ маань бүтэн үзэх юм бол тэгээ гол нь бүтэн үзээгүй тийм л та тэгээд яг шоугаа бүтэн үзээгүй тий яг нөгөө фэйсбુક дээр тавьсан минутын хэсэг ингээ үзчихэл ингээд амар шүүмжлээд үүлийн үрчээр нэрнгээд навагч гэж тэгээд үргэлгээл тий нэг тийм амар стресстэй хэцүү байс тий тэгтээ яг хуу нэг талаараа амар хүнд юмар тоглосон мэдээж бидний prank show dark улирал маань сансандаа хүрсэн байна гэж болдог үнсэн. Угаасаа маш их хиламыг дагуулах бах монголчууд арайч үхэл хагцлаар тоглоогүй. Тэгээ ер нь бол яг өдийг хүртэл тийм үхэл хагцлаар тоглоогүй шүү дээ. Тий Америкийн одоо ингээд жишээлбэл тий зарим юм пранкуудыг одоо үцхэд бүр бүхэлдээ оршуулгын нэгэд булчнаас нь гаргаад ирчихэж байна. Бүрүү? Тий. Тэгт юм уу те? Тий. Одоо нэг зөндөө олон тийм prank бичлэгүүд ингээ YouTube сошиалар дүрэн байгаа шүү дээ. YouTube-ээр дүрэн орон орны. Тэгээ тэрэн дээр ингээд ажлын явдлын нэгээл зүгээр булчнаас нь буцаа гаргаад ирчихэж шүү дээ тий. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү юмнуудыг харчаа. За энийг ингээд dark side-аар ингээ хийчихэнгүүт маш их шүмжлэлийг авах. Угаасаа монгол хүмүүс арайч ингэж тоглолтгоо. Ингэж тоглосон удаа байхгүй. Тэгэхээр ингээд маш их шүмжлэл авах гэсэн юм өөртөө сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Тэгээд харин залуу хүмүүс маань нэлээ гоёор эерэг авч ирсэн. Тий. Яг ингээд өөр
юм хийж эхэлж байна да. Өөр төвшөнд өөр нэвтрүүлэг ингээ хийгдэж эхэлж байна да гэдэг талаас нь ингээ харж эхэлсэн. Тийм тэгээд нэлээд жоохон хиламтай хоёр маань хараад гуулж өнгөрсөн дөө. Тэгээд тэгтээ яг одоо ингээд нөгөө залуучууд маань өөрсдөө юм ойлгож эхэлж байна гэхээс аюу гоё байна тест. Гэрлэгч одоо жоохон таны хувь хүн рүү чинь жоохон орё тий. Ер нь энэ үе ингээд нэг жинзи гээл тийм одоо миллениал юу лээ? Ямар үе лээ? Одоо би наа үеийг чинь бүр бодгоосоо ч бүүмөр энэ төргээл үе байгаа шүү дээ. тийм энэ чинь зүгээр нэг үе мүе байхаа болцоо зүгээр бидний үед чинь тэдэн оных гэж явуулдаг гэсэн үг шүү дээ. Тэг яг зүгээр одоо жинзи гэж нэрлэдэг байгаа хүмүүсийн хувьд таны хувьд зүгээр алдаа дутагдал болон давуу тал нь юу вэ? Жинзи ч бид нар ороод байгаа биш үү? Би та орж байгаа юм уу? Бодсон шүү дээ. Та орж байгаа юм уу? Тэр чинь хэдэн оноос хэдэн оны? 96 оноос. Би бол одоо яг жинзи баг. Та тэгэхээр яг орж байгаа юм уу? Та орж байгаа гэж хэлгээр нас нь өргөцчих гээд нэ. Гээгүй. Би орж байгаа. Ороод орсон харин. Би нэг жинзи гэж. Яг танаар тасалсан юм уу? Жинзи гэж амар сүртэй ингээд битсэн чи өөрөө жинзи гэж гэдэг хэрэг судлаад үзсэн чи манай үе орсон байсан. Тийм үү? Тийм. Тэгээд одоо гайхаал энэ одоо би тийм юм болов. Эсвэл жинзигийн ихэнх үе дунд эсвэл үе гэж тасалдаад байвал их үеийнх нь. Тийм. Жогон жинзирхөө юу? Жинзи хвэртэр төө гэдэг. Тэнийг яг хуу энэ жинзи гэж нэг яриад явах те. Тийм ээ. Тэ 2000 оноос ингээл явж ил та те. 2000 оноос хойш гэж хэлээ те. Тий. Яг нэг 90 он дундаа биш. 90 он ч бас арай өөр юм шиг санагдаад байгаа. Тий. Тийм ээ. Тэгэхээр барыг жинзи бас дотроо хуваагдчих байгаа юм шүү дээ. Би бас яг тэгж бодчих. Би уг нь бол яг жинзи байхгүй. Яг жинзиг яг үе нөө те. Тэнгүүт бас одоо ингээ 2000 оноос хойш хүмүүсийг бас яг ойлгохгүй. Тий. Нөгөө нэг 90 он дундаа өөр 2000 оны ихэнх өөр дунд нь өөр одоо үе нь өөр байгаа. 2000 он дотроо 2000 оны одоо 2000 оны хүүхдүүд жишээлбэл яг сошиал ингэж хөгж өгүүлсэн шүү дээ тийм. Тэгэхээр энэ чинь эсвэл нэг сошиалтай л холбоотой юм шиг байгаа. Яг тэдний хувьд ингээд залуу хүүхдүүд ингээд ажилуулад ч юм уу ингэж явахаар яг одоогоор тийм гоётон тараагүй. Ер нь лөө. Одоо чинь сая Франк Шаун дээр ажиллаж исэн хэр хүүхдээсэн бэ? Яг жинзи одоо 2000 оноос хойш. Манай жүжигчд. За. Тий. Жүжигчд маань байна. Тэгээ бусд нь бол гайгүй. Дандаа залуу тэгээ маш олон туршлагатай. Эсвэл жоохон настай бастай. Хоёр хүн байгаа нэг юм уу гэх. Тиймэрхүү үсаа. Тэгээд жүжигчдийн хувьд бол угаасаа мэдээж уран бүтээл дээр ч тэгэл найруулагч жүжигч хийх хэвээр юмнуудаа хийгээд явцдаг. Яг ажлын хувьд те ажлын талбарын хувьд бол яг тийм супер дупер гэж ингээд харах юм байхгүй. Нийгэмд чинь өдөр тутмын харилцаанд орж байгаа шүү дээ бид нэр. Зүгээр нийгэмд ингээ ерөнхийд нь харахад за энэ 2000 оноос хойш хүүхдүүд нь энэ иймэрхүү юм байна да гэж ажилласан юм байна. Жохон залхуул санагдсан да. Жохон залхуул. Жохон ч штэ. Тэгээ өөрийнхөө хүснээрээ ингээд байдаг. Хүслээрээ байдаг. Тэгээ ер нь чамтай чамгүй. Тэгээ жоохон найл за тэр яриан ч ах вэ. Тэгээд хүүхдүүд юм. Тэр мэдгүй нэг жоохон залхуу санагддгөө надад. Аймаар залхуу. Тэгээд аймаар том яриатай. Тэг яг хөдөлмөрлөөг байж бүр ингээд дээрээс ингээд харцсан ч юм. Жоохон нэг тиймэрхүү санагдсан. Гэтэ яг тэм гоё үдтэй харахгүй. Би нөгөө нэг юу уншсан аахгүй юу? Сошиал дээр яг энэ талаар. Энэ нөгөө ажил олгогч нар ч кино тий. Яг энэ хүмүүс өөрсдөө орчноо бүрдүүлж чадахгүй. Тий өөрсдөө яг энэ үеийг ингээ хүлээн зөвшөөрөхгүй. Яг өөрсдийнхөө тэр дээр үеэр нохог хаашаа ингээ хөдөлмөрлүүлж тий хөдөлмөрийн юм мүлжлэг хийдэг үеэсээ салахгүй байж доотлын үеийнхнийгаа ингээ шүүмжиллээ гэд зөндөө тийм гарцсан байсан. Бас нэг талдаа ингээ харангуут нэр бас тийм ч юм гэж бол бодсон. Тэгээ бүр хүний ингээ мүлжөөд ахарч хэцүү штэ. Тэнгүүд бас тэр талаар эсэргүүцэж одоо энэ үеийг хүүхдүүд дуурч байгаа. Тийм дуурч байгаа. Шүүлүүлж байгаа. Тийм. Гэж болно шүү дээ. Тийм тэгж санагдсан. Нөгөө талаараа гэх юм бол жоохон сэтгэл санааны хувьд сэтгэл зүйн хувьд нэг харахад цагаан юм шиг тий. Нэг харахад бүр тийм яаж энэ амьдрал бар
гарнаа гэж гармаар тий. Яана энэ хүүхэд амар олон зүйлийг тууланда тийм сэтгэл зүйн юм бэлтгэл байхгүй санагдсан. Тийм шантрамтгай, маш шантрамтгай. Тий, уйдамтгай. Яг уйдамтгай. Тий, амар шантрамтгай, уйдамтгай. Энэ уйдамтгай нь юунаас шалтгаалж байгаа вэ гэхээр сошиал секундэд шинэ мэдээлэл орж байгаа учраас. Тий, бараг л нэг дойлд бараг шинэ мэдээлэл орж байгаа шүү дээ дэлхийд чинь. Тэгэл ингээл нэг эргүүлэх тоолондоо шинэ юм үзэж байгаа хүн нэг ажлыг удаа ихээр тийм уйдамтгай болсон юм болов уу гэж үзсэн. Уйдаал тий. Одоо ингээл юм ажиллуулж хагаад за хэр байна гээл. Уйдчлөө. Амар уйдгартай гэж мэгэр чинь. Гониг гэж. Гониг. Ерөөсөө гоё юм байхгүй. За хэр байна ч ёо өдөржингөө амар уйдгартай өнгөрлөө гэхээр уг нь яг ингээд алах гадсэн чинь энийгээ уйдачлаа та гэл ингээд бодож байгаа байхгүй. Яаж ч хөгж өгөх юм мэдэхгүй. Яг одоо нэг залуучууд ингээд эрт ингээд хүнтэй сууж байгаа шүү дээ. Одоо чинь яг манай түнэр. Одоо тэгтээ болсон биз дээ. Эрт үү? Тий, эрт хүнтэй суугаа юм болцгоосон юм шиг л шүү. Бас нэг тал нь тийм байна. Тэгтээ яг зүгээр ингээд ойлголцож яг тулуул амар хурдан байна. Нэг гэрт орж марах. Зүгээр. Тэгтээ ер нь л эрт хүнтэй суугаад таны зөв шүү. Хүнтэй суугаа болцсон л байна л да. Тэгтээ яг ингээд яачих юм бол амар хурдан ойлголцоо нэг гэрт мэрт орчиж байна. Жинзи үеийн тий. Тэгээд тэрийгээдс өөртөө айгу хинээс ч хамаарлаггүй аав зөвшөөрлөж юу ч хамаагүй ингээд байж байна тий. Эрт гэж амьдралд орох нь ямар хөө байд? Хэцүү байна уу гэж. Одоо чинь гэрлэгч өөрөө тий. Би өөрөө эрт амьдралд орсон тий. Эрт хүүхдэд орсон тий. Одоо хүүхд нь том өстэй. Том. Сургууль мөр орж байна. Сургууль орж мараад зүгээр ээжтэй хамаг юм цаагаад явчихсан шүү дээ. Йоо, миний уцыг аваад зүгээр уцсан дээр хамаг юм хийцэн байгаа юм чи би бүр хүүхдээс үу юм бэ тийм үү гэсэн. Уцсан дээр хамаг юм хийцэн. Тий. Яг гоо эрт хүнтэй ингээд суугаад энэ ихтэй амир хэцүү. Би ингээд нэг тийм гэр бүлийн талаар ч юм уу тий. Нэм зөвлөгөө ч юм уу тийм нэг ярихыг хүсдэггүй. Яг гэр бүлийн ингээд амьдрал зохиосон энэ тал дээр тийм ярихыг нэг хүсдэггүй. Тэгээд нэг сайхан байсан юм шигтэй гэж юу. Нэг байсан юм шиг би нэг ярьдгүй. Тэгээд энэ талаар одоо болио. Гэх болно. Хамаагүй шүү. Ярмааргүй байгаа маа зүгээр би ярмааргүй нөө гэж хэлчих. Энд чинь л одоо манай подкастын гол нь шүү дээ. Манай компот идчихсэн үү? Идчихсэн шүү дээ. За компот идчихсэн юм чи би бас танд юу вэ? Өнөөдөр манайх нөгөө Узбекийн номер 1 брэнд Cafers гэдэг брэндтэй манай албай Монголд албайсаар оруулж байгаа энэ жилээс. Тэгээд миний заалгах чи одоо нөгөө цагаан сар болж байгаа болохоор ингээл ерөөс нь гаргаад ингээд тавьчих боломж дотроос давхар савлгаатай жигмэг байгаа чи идэрээ идэж угаараа компот идэрээ бичээ идэрээ манай хамаагүй шүү. Гэж хэлснээс хойш ерөөс юм ярихгүй байсан. Амар гоё гэсэн. Тэгээд за ингээд тавьчих. Гоё идэрээ. Одоо зүгээр амбицлж байгаа зүйл нь юу вэ? Одоо Франк шоу ажиллана шүү дээ. Тэр том төслийн бас нэг хэсэг боллоо. Дараагийн амбицлж байгаа зүйл одоо чинь асуум арга зүйл нь Америкт одоо тим бүр дарагчдны бүр оршуулах үйл ажиллагаа зохион байгуулалт илүү энэ талаараа ч юм уу эсвэл арай өөр талаар амбицлж байгаа зүйл байгаа. Амбицлж байгаа. Тэнд арай өөрөөр хий. Арай өөрөөр ч юм уу эсвэл Франк шоуноос арай өөр төрлийн кино ч юм уу эсвэл одоо бодож байгаа хийж бүтээх юмсан гэж бодож байгаа зүйл гэдэг ч юм уу тийм. Зөндөө олон зүйл байна уу? Одоо манайх дараагийн төсөл рүү орц явж байгаа. Юу юм бэ? Тэрийг тун удахгүй л авч үзээрэй. Шоу байна. Тийм шоу байгаа. Шинэ шоу хийгдэж байгаа. Хэлж болохгүй юм тийм болохгүй. Одоо хандах цацгалаа. Франк ус гэдэг. Үгүй Франкш. Франкс бол өөр. Киноны хувьд бол айж байгаа зүйл нь яг тийм найруулагчийн тийм гүн киноны туршлага бол байхгүй. Хартаа ус байхгүй. Тийм нэг тийм шунж байгаа зүйл байхгүй. Ямар ч тач ихлээр суралцахыг хүсэж байгаа. Өөрөө ихлээр сурыг харъя. Тэгээ энэ кино ч бол хүнчтэй. Нөгөө нэг мэдрэмжийг ингээ харах. Тийм болохоор жоо айж байгаа. Айдаг. Мэд амар их зарцуулж хүнцгүй л яах вэ гэдэг. Үгүй тэрэндээ ш. Зүгээр хүснээ авч чадахгүй ч кино тий. Дотроо бодоод байдаг. Би яаж энэ нүунийг гаргах хэвтэй бол гэдэг зүйл байхгүй байх болов гэж жоохон
айж байгаа одоогоор ингээд мэрэгжлийн ч юм эсвэл бүр кино театрын уран сайхны кино тэгээ эсвэл ТV контент хийхэд ч гэсэн одоо бол контент чинь бас юу яаж штэ чанартай болж байна. тий болж байна. Зүгээр контент биш. Тэр чинь баг уран сайхны кино шиг л адилхан ер нь хийгдэж байгаа штэ. Тийм киноны хувьд бол одоо орохгүй жоохон суралцъя гэж бодож байгаа. Би нөгөө сонсогчтой бизий бүх хоёртой хэлсэн шүү дээ. Тийм л та найруулсан билээ шүү дээ. Тийм. Зохиолын нас биз. Тэгээд зохиолын биз. Тэр хоёрт угаасаа тэр чинь нөгөө оюутай ангион 3 нэг ямар гэдгийг мэдцэхэд нэг нэгэндээ юу байдгийг мэднэ. Тэгээд явсан болохоор тэр хоёроос ингээд тусалж дэмжээ тусах гайг байсан. Яг ингээд тусдаа ч юм уу эсвэл бүр яг мэрэгжлийн төвшний ингээд мундаг жүжигчдийг аваад явхад тэгээ баг тэр хүн намайг нариулчих байгаа. Тэгээ туршлагатай хүн ч юм уу тэр хүн зөв ч юм шиг эсвэл миний буруу ч юм шиг тийм өөрийн гэсэн үзэл бодлого одоохондоо байх гэж бодоод кинороо ер нь орохож байгаа яаж байгаа. Яг би нөө ганцаараа орсон дугаар дээр нэг юм ярьж спиклэдтэй энийг ярихаас таныг л асууж. Та одоо залуу уран бүтээлчтэй тий. Тэнгүүд таны нэг төсөл дээр ч юм уу нэг ерөөс та нэр дурдахгүй байж л ш. Нэг том жүжигчин олонний танил хүн ирээд таныг ингээд таныг хүсэж байгаа зүйлс өөр болох гээд идэх ч юм уу. Тэгэд өөрийнхөө үзэл бодлыг тулгах чинь тийм асуудлууд хэрэг гардаг. Байдаг. Байдаг. Зөвхөн юм найруулга дээрч зүгээр ингээ хамтдаа тэг адилхан л нэмж жүжигчнэр ингээ ажиллаж байгаа ч гэсэн тийм байдаг. Харин яг ийм байдаг учраас яг кинороо орохос айгаад байгаа. Тийм надаас туршлан өндөртэй маш олон жил жүжиглсэн яг тэр тэг мундаг жүжигчин өөрийнхөө дүрийг хамгаална уу жүжигчин нөгөө дандаа л өөрийнхөө дүрийг ингээл хамгаалдаг шүү дээ. Үгүй ээ миний юм болсон шалтгаан чих юм уу те. Би ийм юм байна. Ингээл өөртөө ингээл дүрээ урлаал эхлэхэр чинь тэгээд бас юм залуу хүн учраас тэр хүний өдөөс бас хэлэхэд хэцүү юм шиг үе юм байдаг. Энэ тэгээ зөв юм уу? Одоо чинь та зохиолоо бичээд найруулад та нэг үзэгчд нэг юм өгөх гээд байгаа шүү дээ тийм. Нэг юм ойлгуулах ч албагүй л нэг юм өгөх гээд. Тэгээд тэрийг ингээл нэг жүжигч орж ирэл миний дүр үл юм. Тэгэхээр ингээд тэр дүрээс л нөгөө нэг ойлгуулах гэдэг юм зөрчилдөг ч юм. Иймэрхүү асуудал гарах нь зөв юм. Яг тэр жүжигчин хүн өөрөө тэгж дүрээ өмөрөөд ингээ хэлчлээ л та. Гэхдээ гүй ер нь нэг жоохон ийм гэл миний хувьд бол тиймэрхүү ярьцчихтэй гэж юу. Нэг тийм ивэр тий үгүй энэ ийм биш гээд одоо яг тийм хатуу чанга тийм шаардлагатай ингээд нэг тийм байхааргүй. Тий. Тэгээд ийм байгаамаа, тийм байгаамаа. Тэгэд яг зураг авалтан дээрээ жоох ингэрээ тэгэрээ гэдэг зүйлсүүдээ ингээд хэлчихдэг. Гэхдээ яг ингээл 100% өөрийнхөө бол дайрдаггүй тэр жүжигчд бол тэггүй би энэ дэр ингэж тоглохгүй бол би тоглохгүй гэдэг бол биш шүү дээ. За инженерийн найруулагч шүү дээ. Энэ нэг юм бодсон байлгүй дээ. Гэт бас найруулагч үгэнд бол орно. Одоо тийм яг тэгж хүлээж авч байгаа юу те? Тий. Тэгж тийм амар залуу хүлэн зөвшөөрч байгаа юу гэсэн үг үү? Тийм гүжүүд хүмүүстэй бол таараагүй л. Тэний хувьд л одоохондоо гайгүй л байгаа. Тийм гайгүй л. Тийм амар хугараалтай тийм хүн болгон ийм тийм гэсэн хэмжээндээ бол би олгочоог байна. Тэгээд найруулагчаар явах бол мэдээж суралцж агаад тэгээд ер нь кино минь ороо. Тэрнээс бол бас өөрийгөө бас голоод байгаа. Өөрийгөө ер нь нэлээд голж байгаа. Би одоо болоогүй юм шиг гэлээ. Болоогүй ээжч гэл ер нь нэлээд бодож байгаа. Тэгээ одоогийн байдлаар дандаа сайн сайхан хүмүүстэй л явж байгаа юм. Тэгээ одоогоор өстой сайхан хүмүүстэй явж байна. Тийм хүнд хэцүү хүнтэй бол нэг ч таараагүй л явж байна. Ганцөргийнх нөгөө нэг ер нь бол жүжигчнээс илүү кинон дундаа бол зургийн дараагаар аягүй алдартай юм л шүү дээ. Тэ? Амар гэсэн. Амар гэсэн тий. Тэгвэл ганцаа болохоор зүгээр гаднаас нь ингээд зургийн дараа ажиллаж байхдаа гаднаас нэг ажилласан зүйл нь нэг залуу уран бүтээлч ингээд аюу гоё юм бодцсон хүрээд ирэхэд нь одоо нөгөө манай нөгөө ганцаах шууд тэрэн дээр л ганцаах аюу гоё зөрөгтэй турсан. Тэгж шууд жүжиж орж ирээ шууд ингээд бодлоо дуулгадаг тэр санааг нь өөрчилдөг юм зүйлүүд маш их гардаг. Тэр бийсэн ганцаах хийсэн аюу баярлж байгаа. Өөрөө одоо яг тэр үеийн хүн байгаа шүү дээ. Тэгвэл энийгэ болмоор байна гэдэг л аюу гоё зөрөгтэйс нь баярлж байгаа. Тэгээ одоо л танд бол тийм гараагүй л байгаа тийм. Одоогоор бол тийм гараагүй. Өөрийнхөө гүжүүдлээл тийм одоо юу гэдэг ранк төвшин ялгаргалан гадуурхалт нэг ч хүнтэй тараагүй байгаа. Гадуур гоё хүлийн зөвшөөрдөг болцсон ч гэж магадгүй хөө тийм залуу үе гоё хүлийн зөвшөөрдөг болсон. Тэндээ бол яг ингэ дээшээгээ том хүмүүстэй ч ажиллаж үзсэн, доошоо ч ажиллаж байгаа. Гэтэ яг тийм хүнд хэцүү зүйлтэй бол тулгарсан одоогоор бол алга. Одоо яг хүнд хэцүү юмд ер нь ямар нэг юм хийхэд санхүүжилтийн хувьд хамгийн хүнд асуудал явж байгаа.
гэрлэгч үнэхээр бөөрөнхийн хүн бэ. Бөөрөнхийн хүн бэ. Тийм. Одоо Бөөрөн хилдэг хүн бэ гэж. бөөрөн хилдэг хүн бэ Би тийм. юмны нэг талд гар зогсохыг нэг хүсдэггүй. Зүгээр надад хэр тухтай эсвэл хэр миний гээд санаанд нийцсэн тал руугаа л ингэж хардаг. Тэрнээс юм гэдэг зогсдог. Ер нь Тийм. аль талыг ингэж гардаггүй юм байна тийм тийм. гардаггүй. Яа Хүн юм гэхдээ тийм байх хэрэгтэй юм шиг байгаа юм. яа тэгвэл ингэж байгаа байхгүй юу? Нэг ингээл нэг тал руугаа ингээд зөрөөд ингээ орно штэ. Тэнгүүт нөгөө талаас нь харангуут те нөгөө талын хүнийхэн ч зөвч юм шиг. Яг гоо энэ ингээд өөрийн гэсэн үзэл бодолгүй өөрийнхөө ингээ санаанд ингээ бат зогсдоггүй хүн гэж хүмүүс харж магадгүй. Үгүй. Гэхдээ өөрийнхөө санаанд бол бацсан. Өөрийнхөө санаачилсан те. Эсвэл өөрийнхөө санаа ингээд яасан юм бэ бол гарчд ингээ зөрчдөг. Үгүй миний зөв гэд. Гэхдээ юмд батлах гэж хүнтэй хэрэлдэх гэж те хиний зөв буруу гэдгийн талд юм хэрүүл уруул хийхийг л нэг хүсдэг. За тэгээд яг хоёлаас нэвтрүүлгийн цаг маань дуусч байгаа юм байна. Яг хөө манай цаг л цагаан ярилцахыг хүсдэг. Тэгээд хүн нөгөө ярих хэрэгцээ гэж байд юм байна. Тэгэж хүн одоо эготой хүн гэж ярьдэн шүү дээ тийм. Бид нэр зөв баг багаар нөгөө өөрсдийнхөө эгог жоохон тижээж ах хэрэгтэй гэнэ угаасаа. Тижээж хүн өөрийгөө амьд байгаа мэдэрдэг. Ярих хэрэгцээгээ байг хангаж ах хэрэгтэй гэнэ. Тэгээд ямар ч сан ярих хэрэгцээ нэг цаг хангалтсанд баярлалаа. Өөрийгөө эгог тижээж эхлэв. Би ч ерөөсө тижээдгүй шүү дээ гэж. Тийм. Тийм ингэж гоё ярилцж байгаа нь айгүй зүгээр юм байл шүү. Биднээс нөгөө нэг манад чи төлбөрөнд ч дуртай байхгүй чи. Зэн уурлахын гэдгүү мад өмгөөлөгч хуйлж бид нар бүр амар хүнд зэдвүртэл ярьдаг. Тэгээд бас гоё цаг ярилцсанд баярлалаа. Тэгээд ямар ч сан нэг том төсөл рүү орсон байгаа юм байна тий. Тэрийг мэдэж авлаа тий. Гэрлээ гэдэг хүнийг бас төлөө жоохон гэсэн ойлгосон байх нь хараад өрөөд байгаа хүмүүс нуг нь айгүй эерэг хүн юм байна шүү. Гайгүй байна. Хүнд гай олж явдаг баг. Тэгээ хүндний гай олохыг ч хүсдэггүй юм байна. Тэгээд бас бөөрөнгийн хүн юм байна гэдгийг төлөө харлаа. Тэгээ яах гээд байгааг мэддэхгүй. Нөгөө нэвтрүүлгийн төгсөлд бид нэр зочин болгонд бол төгсгөлийн хэсгийг үлдээдэг. Тэгээд одоо нөгөө нэвтрүүлгийг санал тавьж явах үед за Европын тулгын подкастт орох гэж байгаа юм тэгээд ийм яриул зүгээр хата гэдэг ч юм аа эсвэл нөгөө талаараа хөтлөгч магадгүй асууж амжаагүй ч юм уу те эсвэл зүгээр хэлхийг хүсдэг ч юм уу тэр зүйлийг төслөөс зочиндоо үлдээдэг. Тэгээд Сви подкастын төслийн хэсгийг бас танд үлдээч. За би энийг нэг хэлмээр санагддаг зүйлээ зүгээр үзэгчдэд хэлчихье. Яг одоо ингээд сошиал маш их юм нэгээ хараад зүгсэн, шүүмжилсэн ингээд зүйлсүүд маш их ингээд цацагддаг болсон. Хэрвээ магадгүй танаас илүү гоё эмэгтэй байвал ямар сайхан эмэгтэй вэ гэж орхиж байгаа. Хэрвээ танаас илүү ингээд юм хэрглэж ивэл энэ ийм хувцастай юм байна гээл орхиж байгаа. Битээ гүн үнэлж, атаархаж тэ эсвэл тэр хүнийг ингээд муухай болгох гэж гээд чамаас мяа ойл ингээл өнгөрч. Тэгэл болоо зүгээр тэр хүнийг ингээд гүн гүнзгийг авч тэг муулах гэж эсвэл энэ хүнийг заавал гутаанд доромжлох гэж эсвэл доош нь хийх гэж битээ тэгэж нэгнийгаа ингээд муухайгаар гэж харын нэргээ цацаж тэг эсвэл муухайгаар ингэж үнэлж бодож байгаарэ зүгээр хэрвээ чамд ямар ч хамааралгүй зүйл бол энэ надад ямар ч хамаагүй гэд ингээ явах юм бол та маш их тийм стресснээс ангид байж чаднаа. Тэг зөвхөн өөрийгөө ингээ хараад өөрийнхөө урдхыг хараад хичээгээ зүтгээд яваарай. Бусдын юу хийх, яасан байх, хийсэн байх танд ямар ч хамаагүй бусдын хэрэгт битгий гүн гүнзгээд дурлаж өөрийгөө стресстүүлээрээ тэг тусам ингээд стрессээ ихсгээд хамаг хэсэдээ ингээд унгаагаад тэгээд энэ нийгэмдээ ч гэсэн амар их стресстэй хүмүүсийн нэг тоонд ордын шүү. Тийм болохоор дандаа юм гэгээлэг гоёор бусдыг бас нэг их бити бод зүгээр өөрийгөө л бодоод өөрийгөө хичээгээд сайхан амьдрцгаарай л гэж л та. Үнэхдээ нэг өөлөл хөндөгдсөн үтэй гэдэг шүү дээ. Ингээд би бас энэ дэр нэг юм хэлчих чи би зүгээр ингээд ингэж бодох хүндний гоё үг хэлчмээр санагдаад байгаа. Зүгээр гоё байвал гоё яа гэдэг. Хандаа чи ямар гоё хөтлөн өмссөн гэдэг ч юм уу те. Жишээ нь ингээд би зүгээр энэ бүр бодит цаа манай ингээл ажил дээр ингээл би ингээд зэрэг чиг өдөөл хоргоод хийчихэд байгаа. Тэгээд манай их ингээл орж ирэл ингээл бит хоёрыг манай өрөөнд орж зохиж байгаа л тэгэл тоглоомоо шүү дээ. Тэгээд их чигээ би өглөө ирэнгүүт нь хөөх чи та өнөөдөр ямар гоё харагдаж байна гэж хэлчихвэл тэр гэж тэр өдөр чинь амар гоё байгаад байдаг байхгүй. Тэгэд нэг тэгэл ингээ хэлчих тэр хүн амар гоё болчихж шүү дээ. Зүгээр хэлчихэж байгаа шүү дээ бид нэр. Яг үнэхээр л ичэд таны наа өмсөн цамц ямар гоё юм бэ гэдэг ч юм. Тэгээд ингээд
бид нар бодсон юм бүртэл тэрийг зүгээр хилчихэлтэй гэж би бас амар хэлмээр байдаг хөөх тэ. Бид тэр миний үгнээс болж амар гоё өдөржингөө амар гоё эерэг өдөржингөө ажил дээр амар гоё ухаар надад амар гоё санагддаг хөөх. Тэгэхээр хүмүүс яг ингээд зүгээр над шиг ганц энэгээр рефлекс чинь над шиг тэгээ хэлчихэж байгаараа гэж хэлчих. Эндээ сайхан үг хэлж байгаа. Тийм. Сайхан үгийг бол харамгүй хэлэх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тэгэл муухай үг хэлэх юм бол одоо нөгөө нэг надад хэлдэг шиг амнасаа гаргасан юм аа өөртөө татчих юм аа гэсэн үг л дээ. Тийм. Тэг нэгнийгээ сайхан эерэг харьцаарай маш юм стрессийн эсрэг харанхуугийн өдөөс бүгдээрээ гэрлэр ингэж дайрах хэрэгтэй шүү дээ тий. Тэгжиж сайхныг харж урагшаа дэвших байх гэж бодож байгаа. За тэгээд нэвтрүүлэгт их чинь өчүүхэн урилгын минь хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээд мэдээж одоо гарын бэлэг байгаа манай SV брендийн. Тэгээд манай будааг та хэрэглэж үзлээ үү? Үгүй юу. Будаа манайхын SV rice гэдэг яг нөгөө Japanica сорт буюу нөгөө Japonica сорт гэдэг чинь монголчууд энэ одоо жилдээ нэг л удаа тарьж ургалдаг. Будаа ерөөсөө юм гинэ. Дэлхийн хэрэглээ амар өндөр болохоор ерөөсөө ингээд жилдээ ингээд 5 6 удаа тариа ургалчихдээ юм байна. Одоо бортоод ямар нэгэн байдлаар тийм химийн аргаар ч юм уу газ ингээд жилдээ 2 3 удаа гаргачтай юм. Тэгвэл манай будааны хувьд болохоор ерөөсөө тийм биш. Жилдээ яг нэг л удаа тарьж ургуулсан будаа Japonica сортын будаа байгаа. За мөн одоо цагаан сараар манай хүүхдүүдийн гар цайлгуул юм макрон гэж игнэг байгаа шүү. Тэгээд за мэдээж нөгөө нэг компот багтсан байна. Энэ компотод айгүй хөөрхөс савлгаатай тий. Аягүй шууд аягалцсан. Энд тэнд орохоор их чинь ингээ манай ингээл одоо ялангуяа энэ дэлгүүрийн бодлогч нар жижиг аж ахуйн нэг чи эхэлж байгаа хүмүүс шүү дээ. Бид нар ингээд манай энэ жүүсний нэг сав баглагыг ашигласан бахаар аягүй гоё байхгүй. Энэгээр нөө цэцэг хүсэлтээ самаа үйсэн байгаа. Тэр надад амар гоё дулаахан байдаг. Тэр болохоор ахвай тэгж ашигладаг бас баярлаа. Одоо тэгээд бас цагаан ногоо сар болох чинь тий яг энэ одоо жишээлбэл усны сав ч юм уу жүсний сав болгоод очихоор. Тий. Энэ одоо чинь бүхэн ахын маш дуртай нэг чинь. Амс банкт чипс явуулаач. Тий. Гарын бэлгээ гарталчи. Гартал тий. Танай бүтээгдэхүүнүүд ер нь хаагуур яаж яаж байна? Манайх бүх хүнсний дэлгүүрүүдээр тий Эмартаар хөдөлтаалагддаг. Тий одоо тий бас манайх удахгүй Харбин пивт болж байгаа. Манайх одоо Харбинийг Монголд халбасны дистрибьютор манайх болж байгаа юм. Тэгээ пивтад дугаар болохоор хэдүүлэх нэг гол бөөнөр нэг ор. Тэгээ яг гэрлэгч бас нөгөө шилжилтийг бас ярмааргүй гэсэн шүү дээ. Яг би нэг хасгууж байсан болно. Тэгээд ямар нэгэн байдлаар 10 жил дээр нэг бөөнөрөө уулзъя гэж төлөвлөд байгаа. Тэгээд болохгүй зохион байгуулж гэсэн хамаагүй би гэж бодоод байна. Тэгээд хэдүүлээд ямар ч бидний бас нэг айгүй гоё л байсан түүх шүү дээ. Бүгдээрээ гоё уулзъя гэж төлөвлөд байгаа. Би бас нөгөө нэг 10 жилийн хойд тэр бүгдийн цуглуулж хагаад нэг подкаст нэг дугаараа бичиж гэж бодоод байгаа. Тэгээ ямар ч тэр үед гоё ирээрээ. Тэгээд хөшөө юм аа. Хинэн хиндэ танигдахааргүй болсон байл яана тий. Би ч нүү яалч хүн мингтэй болохоор намайг ч одоо хүртэл энэ шүү. Мингэр мэл таньж байна. Мингэртэй. Намайг ч одоо баг та нарыг танихгүй намайг таньдаг. Бөхөөг монхор хамраа байна. Тий, бөхөө ахыг монхор хамраа тий. Тэгээд бас 10 жилийн ойгоор нэг гоё бүгдийн цуглуулж нэг гоё дугаарч би бүрс тэр нэг гоё зориулаад яг гоё декоратсаад юу гоё сэтгэл гараа хийж удаад байгаа. Тэр үедээс ирээрээ гэж хэлмээр байна. Хэзээ юм бол доо яа. Тий, одоо энэ 100 мунаас л болох уу. Гэтэ яг төлөвлөл бас нарийн төлөвлөнөө тэрийг тэгээд сар марын өмнө мэдэгднэ тэгээд тий. За тэгээд SV подкастын 32 дахь дугаар энэ үрээд өндөрлөө. Тэгээд баасан гарыг манайха маш гоё ая тухтай сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд эх 7 хоногт дахиад өөр зочинд дахиад нэг сонирхолтой зочинтой уулзуулахыг хичээх болно. Баярлалаа баяр та.